Тэгэхээр одоо хууль дүрм холбогдох хууль дүрм журмынхаа хүрээнд дархан цааз газарт үйл ажиллагаа эрхлэх, газар эзэмших иймэрхүү тохиолдолд одоо ард иргэд аж ахуйн нэгжүүд ямархуу одоо чиглэл тэнд одоо газар эзэмшүүлж байна. Газар өмчлөж гин үү, эзэмшиж гин үү, ашиглаж гин үү? Ер нь бол нөгөө энэ бол дархан цаас газар, тэгээ төрийн өмчийн газар. Тэгээд энэ дээр бол тусгай харилцаатай газар ашиглахтай холбоотой, тэгээ эзэмших ашиглахтай холбоотой асуудал нь бол энэ дархан цаас гэдэг утгаараа Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээр захирагдаж явж байгаа тийм. Тэрэн дээр бол зохицуулт нь байж байгаа. Тэр хуулийн зохицуултын дагуу бол одоо тэр дархан цаас газар нэгсэндээ богдхон уулан дээр уулд бол газар эзэмших, өмчлөх эрх байхгүй, эрхийн зохицуул байхгүй. Газар ашиглахтай холбоотой газар ашиглах болохоор тодорхой зориултын дагуу гэж байгаа. Тэгэхээр тэр тодорхой зориултын дагуу ялангуяа аялал жуулчлалтай холбоотой нарийн зохицуулт байдаг. Аялал жуулчлалын зориултаар газар ашиглахтай холбоотой төр журам байдаг тийм. Тодорхой зориулт нь одоо яг ямар зориулт? Тодорхой энэ бас тодорхойлоход бас нэг хуулиндаа бас ингээм юуг хийцэн тийм. Манай тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль чинь 1994 онд одоо батлагдсан хууль байдаг байхгүй. Тэгэхээр тэр тухайн үед бол яг тодорхой зориулт гэд хийцэн. Бид бол юу гэж тайлбарлаж байгаа вэ гэхээр ямар зориулттай байж болох вэ гэдэг тийм. Тэрэн дээр бол өнөөдрийг хүртэл одоо хуулиа эрх зүйн орчноо үндэслээд тодорхой зориултын дагуу гэхээр ихэнхдээ бол аялал жуулчлалын зориултын дагуу гэж ойлгож ирсэн. Тэр нь яагаад вэ гэхээр тусгай хамгаалалттай газар нутаг дээр газар ашиглахтай холбоотой төр журам байдаг байхгүй. Тэрэн дээр бол ер нь эргэн аж ахуйн нүүдэлд аялал жуулчлалын зориултаар газар ашиглахыг гэх юм бол одоо ийм одоо заалтуудыг дагаж мөрднө гэсэн тийм зохицуултаж байгаа. Тийм учраас хүмүүс бол аялал жуулчлалын зориултаар гэж ойлгодог. Нөгөө талаас бол нөгөө гарсан шийдвэрүүдийг бид нэр эргээд хараад үзэхээр сургууль цэцэрлэгтэй тэгээд бас нэг шашны байгууллагууд энэ төр гээд эрдэмтэн засгийн судалгааны үйл ажиллагаа хийх юм энэ төр гээд иймэрхүү зориулттайгаар бас эмнэлэг энэ төр гээд ийм зориулттайгаар бас газар ашиглахтай холбоотой шийдвэрүүд гарсан юм билээ. Тэгэхээр энэ яагаад ингэж гарсан бэ гэд бид одоо судлаад үзэхээр тусгай хамгаалалттай газар нутаг дээр хязгаарлалтын бүсдэр мөнгөдөгдөх дүрм журам гэж байдаг байхгүй. Тэгэхээр тэр дэглэм байгаа. Тэр дэглэм дээр бол ерөнхийдөө бол нөгөө амьдрах эрх үүсэхгүй зохицуулт хийсэн байж байгаа байхгүй. Нэгсэндээ чипээр очиод тэнцээ амьдрчих юм бол одоо тэр нөгөө өмчлөх эрх нь тэр газраа өмчлөх эрх нь үүсэхгүй тийм зохицуулт байж байгаа. Тэгэхээр сургууль цэцэрлэг гэдэг ийм зориултууд болохоор чинь тэнцэж очиж хүмүүс амьдрахгүй байгаа ч тийм ээ. Тухайн өдөрт нь хэрэгжилчээд одоо тэр байдлага байгууламж хэрэгжилчээд ингээд ашиглачаад ингээд ямар ч гэсэн тэнцээ газар эзэмших одоо тэнцээ бүр ингээд амьдрах эрх одоо тэр бүр өмчлөх эрх үүсэхгүйгээр тийм зохицуултаа. Тийм учраас тийм зориултууд гарсан болов уу гэд. Тэгэхээр бид бол энэ хуулийн ямар ч гэсэн одоо тодорхойгүй зохицуултыг өөрчлөхийн тулд одоо манай яамнаас урд жил тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төсөл дээр ажилласан. Тэгээ одоо энэ онд энэ сард дараа сард тий энийг бол засгийн газартаа нэг хуулийнхаа үзэл баримтлалыг танилцуулахар байгаа. Тэгээ хуулийнхаа үзэл баримтлалыг засгийн газараараа батлуулчвал дараад нь хуулийнхаа төслийг хуулиа их хурл хүртэл одоо хэмжээнд хэлцүүлэх тийм төлөвлөгөөтэй байж байна. Тэгэхээр за дархан цаасдах газар тэр дундаа зайсан орчмын богино ам гэдэг энэ бүх газруудад одоо тухайн ашиглах газар ашиглах энэ эрхийг яг аль байгууллага хариуцж өгч байна. Нийслэлийн газрын алба өгöd байгаа юм уу, өмчийн харилцаа өгöd байгаа юм уу, эсвэл танаа яамаас одоо яг толгоо мэдэж энэ байгууллага тичнээн газрыг тэдэн жилийн хугацаатаа ийм зориултаар ашиглах гэдэг. Тэр би сая хэлсэн нөгөө хууль байгаа шүү дээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн дээр яг тэр зохицуулт нь байж байгаа. Яг одоо жишээл дархан газар тусгай хамгаалалттай газар нутгийн дээр газар ашиглах юм бол ямар одоо процессор явах вэ гэдэг. Эргэн аж ахуйн нэгжид бол нэгж хүсэлтэд тухайн хамгаалтын захиргаанд нь өгнө гэж байгаа. Хамгаалтын захиргаагүй газар бол Монгол улсын те хамгаалтын захиргаагүй газар орон нутгийн захиргаанд өгнө гэж байгаа засаг даргатай ч юм уу тийм ээ. Хүсэлтэд өгнө. Би одоо энэ дархан газар дээр яг тэр дэглэмд нь нийцсэн ийм үйл ажиллагаа хийж байгаа учраас тийм ээ. Тийм учраас одоо жишээл аялал жуулчлал эрхлэж байна тий. Тэгэхээр надад аялал жуулчлал эрхлэхтэй холбоотой тэдэн газрыг ашиглах одоо зөвшөөрлийг өгнө үү гэд тий. Хүсэлтэд өгнө. Тэр хүсэлтийг нь болохоор тухайн дархан хамгаалтын захиргаа нь өөрсдийнхөө одоо менежментийн төлөвлөгөө, даатс нөөц одоо юм дээр үндэслэн менежментийн төлөвлөгөө байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр аялал жуулчлалын бодлого төлөвлөлт янз бүрийн нарийн тэм зохицуулалттай юмнууд нь байж байгаа хэрэгтэй биш бодлогын бичиг баримтанд. Тэрийг үндэслэж хагаад за одоо энэ бол ийм болцоотой юм байна, болцоогүй юм байна гэсэн өөрсдийнхөө дүгнэлтийг гаргаад манай одоо яамны тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газар эргүүлэх одоо ийм хуулийн зохицуулалттай. Тэгээд тусгай хамгаалалтын нутгийн байгууллагын хуулийн яамны тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газар нь тэр хүсэлтийн одоо тэр дүгнэлтийг хүлээж аваад
дахиад бас манай бодлого шийдвэртэй ер нь нийцэж гин үү, зогсож гин үү гэдэг талаар бас юу өөрсдийнхөө дүгнэлтийг гаргана. Тэгээд хэрвээ болж байна энэ төслийг ер нь дэмжмээр байна тий. За одоо энэ цэцэрлэгт хүрээлэн байгуулах гэж байгаа юм байна. Үнэхээр олон улсын жижигт хүрсэн тийм аль жуулчлалын бааз байгуулах гэж байгаа юм байна. Иргэд одоо тий иргэдэд ашигтай тийм зүйл нийтэд ашигтай тийм аль жуулчлалыг одоо үйл ажиллагаа хийх гэж байгаа юм байна гэж үзэх юм бол манай газар за энэ төсөл дээр байгаль орчны ерөнхий болон наривчлсан үнэлгээ хэлбэлэх шаардлагатай гэж энэ бол хуулиар зохицуулагдсан байж байгаа. Тэгээд энэний дараа энэ шийдвэрийн дараа бол байгаль орчны тухайн төсөл дээр хэрэгжүүлэх байгаа төсөл дээр байгаль орчны ерөнхий үнэлгээ, наривчлсан үнэлгээ хийгдэн. Хийгдсэний дараа бас харна штэ. Байгаль орчинд хэр зэрэг сөрөг нөлөөтэй төсөл вэ гэдэг нь харагдах байхгүй. Тэр бүгдийг үндэслэж байгаа хамгийн эцэст сайдын шийдвэр гардаг юм. Сайдын тушаалаар байгаль орчны одоо ногоогчлын сайдын тушаалаар яг одоо энэ иргэн аж ахуйн нэгжийн төслийг дэмжийе. Тэгэхэд газар ашиглаж болно гэсэн тийм шийдвэр гарна. Тэгээд энэ тушаал шийдвэр гарсны дараа гэрчлэгэн гарна, гурвалсан гэрээ гэж юм хийгддэн. Тэгээ газрын төлбөрөөр төлөх одоо эрх зүйн орчин бүрддэг. За тэгэхээр одоо иймэрхүү зориултууд одоо тусгай зориултаар тийм аялал жуулчлал гэсэн байдлаар тэнд газар эзэмших, ашиглах иймэрхүү одоо зөвшөөрлийг олгочлоо. Гэтэл яг тэр одоо газраа тэр зориултаар ашиглахгүй байгаа тохиолдол бол маш их байна шүү. Нэгэнт ингээд 10 хэдэн давхар орон сууц барьждаг. Тэндээ захиалга аваад хүмүүсээ оруулждаг. Энд чинь орон сууц баригдаад ирнэ гэдэг маань газар эзэмшиж байгаа, өмчилж байгаа нэг хэлбэр болоод явчихна. Тэгэхээр одоо энийг яаж шийдэх вэ? Тэгэл одоо ингээд дараа нь одоо нэгэнт ингээд 10 хэдэн давхар орон сууц баригдсан юм ямар барилгын буулгалт тавьж ингээд явуулахаас гэдэг юм нүдэн болоод чихэндүлий байгаад байх юм уу? Энийг одоо яаж өөрчлөх юм? Яаж хариуцлагажуулдаг болох юм? 5 жил ашиглах юмрхүү гэрээтэй өдр байдаг гэж сонсч ирсэн. Тэгэхээр миний судалгаар. Тэгэхээр одоо яг тэндээ аялал жуулчлалаар явуулна гэдэг 5 жилийн гэрээ хэлцэл байгуулад байсан. Тэрнийхээ дотор орон сууц барьждаг. Энэ тохиолдлыг яах вэ? Яаж юм байна да? Ерөнхийдөө бол бас манай нөгөө хуулийн одоо зохицуулалтын дээр ингээд салбар дундын зохицуулалт маш муутай. Одоо тийм хууль одоо батлагдсан нүүдтэй холбоотой гэж бодож байгаа. Ер нь бол одоо яг өөрөө чи хэлснээр тусгай хамгаалалтын газар ашиглах эрх гэдэг чинь төрийн өмчийн газар шүү дээ тийм ээ, тусгай хэрэгцээний газар байхгүй. Тэгэхээр төр өөрөө энэ одоо үнэхээр энэ газар дээр газар ашиглах ингээ эрхийг олгоцсон болвол тэр хүнд насаар нь хүчиж байгаа гэсэн үг биш байхгүй. Хэрвээ одоо ингээд энэ газрыг буцаж одоо байгалийн одоо тий яг унган төрхөнд нь оруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй, байгалийн болох үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэдэг дархан цаас газар нь одоо бодлогоор тий менежментийн төлөвөөр үүсгэх юм бол тэр газрыг чөлөөлөх ёстой тийм эрх зүйн зохицуулалттай байхгүй. Бүх орон даяар тийм газар ашиглана гэдэг чинь уг нь тийм утгатай. Тэр дээрэс нь бол өмч үсээд тэрэн дээр нь одоо би ингээд байшингаа барьсан юм чи одоо энэ газар минийх тийм зохицуулт байхгүй. Гэтэл дээр нь гарч байгаа барьсан барилга нь яхаа арга байхгүй. Тэр нөгөө барьсан хөрөнгө оруулсан хүмүүсийн өмч болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын хоорондох зөрчилтэй байж байгаас хуулийнх нь зохицуулт нь муутай, би сайн хэлсэн салбар дүрмийн зохицуулт нь муу байна гэж буруу байна гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр яг манай яамнаас өнгөрсөн онд дархан цаас газар дээр бид нар шалгалт хийсэн шүү дээ. Шалгалт хийгээд тэрийгээ бас хэвлэл мэдээр мэдээлсэн шүү дээ. Нийтдээ одоо 83 аж ахуйн нэгжүүд байгаль орчны яамнаас тухайн үедээ би одоо аялал жуулчлалын зориултаар газар ашиглая. Иргэн аж ахуйн нэгжүүд шүү дээ. Иргэд бас байгаа тийм ээ. Тэгэхээр газар ашиглая гэж зөвшөөрлөө авчаад тэгээд дараад нь ийм байшингууд босгоцсон байхгүй. Энэ ч юм бол хүн болгон бүгдөө мэдж байгаа шүү дээ. Энэ яагаад ингэсэн бэ гэхээр барилгах зөвшөөрлийн болохоор яг одоо тэр бодлогоор тийм ээ. Эсвэл менежментээр ин хамгаалтын захиалгаар байгаль хамгаалагчаар хариуцж байгаа яам нь тэрэн дээр барьж байгаа барилгын зөвшөөрлөл дээр ерөөсөө оролцдоггүй. Яам нь оролцуулдаггүй тийм эрх зүйн зохицуулалттай байсан байхгүй. Барилгах зөвшөөрлийг нь бол мэргэжлийн хэлтийн ерхий газар хотынх ингээд өвчтдөг. Гэтэл нөгөө хамгаалтынхаа бодлогыг явуулнаа гэд газар ашиглах аялал жуулчлалаар чи ашиглана шүү гэд ингээд зөвшөөрлийг нөхцөн яам нь болохоор тэрэнд оролцдоггүй ийм зохицуулалттай байсан байхгүй. Тэгэхээр бид нар урд онд бас энийг ярьж байгаад хотынхонтой ядаж тэрэн дээр одоо баригдаж байгаа одоо зураг төслүүдийг бид нар хамтарч баталдаг болъё тийм ээ. Бид нар нэгэнт энэ газрын хамгаалтыг хариуцж байгаа юм бол энэ дээр одоо юу баригдах юм бэ, төсөл баригдах юм бэ гэдэг дээр хамтарч ядаж тий шийдвэр гаргадаг байя гэж Батүл дарагт одоо оюун сайд 2 тохиролцсны үндсэн дээр бол бас бид нар хамтарч тэр төслийг хянж үздэг болсон. Тий. Тэгэхээр 83 тэр аж ахуйн нэгжүүд одоо ингээд
одоо орон сууцаа барьсан байна шүү дээ. Тэгээд бид нар бол манай яам чинь жишээлбэл шүүх цагдаагийн байгууллага биш шүү дээ. Тийм учраас ямар ч байсан тодорхойлт зориулт өөрчилсөн байна гэдгийг бид нар тодорхойлсон, ил тод зарласан. Тэгээ энэ аж ахуйн нэгжүүдэд бид нар эколог манай яам өөрсдөө юу хийж болох вэ гэхээр эколог эдийн засгийн хохирол тооцоолж байгаа байхгүй. Хохирлынхаа тооцоог хийцэн байж байгаа. Тэгэд бид нар энүүгээр бол мөнгө одоо хоримтлуулаад авах юм бол асар их одоо 20 эдэн тэрбум төгрөг бид нар энэ аж ахуйн нэгжүүдээс авахар байгаа. Гэхдээ энэ 20 эдэн тэрбум төгрөг нь бас одоо бид нар өнөөдөр шууд авчиг гэхээр зохицуулт нь юу вэ гэхээр тухайн газрын менежментэд тухайн газрын хамгаалтанд нэг ч төгрөг зарцуулахдаггүйгээр зохицуулттай. Тийм учраас бид нар тэр дээрэс нь одоо энэ баахан одоо аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл өгөөл байна гэж байна шүү дээ. Гэтэл газар ашиглах төлбөр нь тус хамгаалалтын газар нь 3 дахин их байдаг байхгүй юу? Тэгэхээр тэр төлбөр чинь тухайн газрын хамгаалтын менежментэд одоо жишээл биднэрт үйл ажиллагаа явуулахад нэг ч төгрөг ордоггүй байхгүй юу? Тэгэхээр ямар ч байсан бид нар тус хамгаалалтын газар нутгийн тухай хуулиараа саяны бүх ингээд ярьсан тэр одоо зохицуултуудыг тийм ээ бүрэн төгс шийдчихэж энэ асуудал дээр сайн одоо ирээдүйд гэдэг юм уу тийм ээ сайн зохицуулт хийх болцоотой байж байгаа. Тэгэхээр уучлаарай эрдэнэчмүүд дараагаа би бас наад дээрх нь өөр арай эсрэг юм асуух гэдэг л да. Одоо нэгэнт л тэр одоо эзэмшгийн зориултаа өөрчлөөд орон сууц барьсан тий. Тэр хүмүүс нэг зүйл хууль зөрчилчихлээ шүү дээ. Аж ахуйн нэгж хувь хүмүүс. Яагаад заавал хууль зөрчилчөөд байх чинь иргэний хувийн өмчгийг тэр байдлыг байлгаад байх хэрэгтэй. Энд чи одоо энэ бол өнөөдөр үүссэн эсвэл урд онд тийм ээ одоо энэ засгийн газрын үед үүссэн асуудал ерөөсөө биш шүү дээ. Нэг юмыг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүмүүс бол ойлгохтой. Шинжлэлийн засгийн газар байгуулагдаад байгаль орчит ногоо хөгжлийн яамнаас богдхон уулын дархан цаас газар дээр газар ашиглахдаа одоо оюун сайд газар шинээр газар ашиглах нэг ч шийдвэр гаргаагүй. Нэг ч шийдвэр гаргаагүй. Яг үнэ хэлэх ёстой байхгүй. Тэгэхээр энэ асуудлууд бол бүгдөө ийм байсан. Тэгэхээр урд нь тий энэ барилгуудыг барьж яхад нь яагаад нураагаагүй юм бэ? Яагаад өнөөдөр ийм байдалд хүрэгдсэн байна вэ? Тий? Өнөөдөр бол бас нөгөө яагаад гэвэл энэ засгийн газар руу бас нөгөө ингэж хилээд байгаа учраас бид нар энийг заавал тайлбарлах шаардлагатай байхгүй. Яагаад урдын засгийн газар улаанцай байсаар байтал энэ дархан цаас 3000 жилийн түүхтэй дархан цаас газар ийм нөхцөлтөд оруулч ба. Өнөөдөр яагаад энэ барилгыг нураах асуудлыг ганцхан өнөөдөр ярьж эхэлж байна? Яагаад урд нь ярихгүй байсан энэ асуудлууд тийм ээ? Тэгэхээр ийм байдал одоо гэтэл бид нар зүгээр албан бус судалгаагаар бид нарт бол бас мэдээлэл нь байхгүй шүү дээ. Тинчээ чинь 83 аж ахуйн нэгжүүд ингээд зориултаа өөрчлөөд хуулиа зөрчөөд байшин барьчлаа тийм ээ орон сууцны байшин тэр шийдвэрийн өгөх ёстой газрууд нь өгчлөө шүү дээ тийм ээ яам өгөөгүй байна тийм ээ барилга одоо барих ёстой холбоотой шийдвэр нь өгдөг тухайн үеийн газрууд нь заримдаа хот байсан юм биш байгаа заримдаа мэржлийн хэлтийн ерхий газар байсан юм биш байгаа шийдвэрүүдийг өгсөн байж байгаа байхгүй яагаад энэ газар дээр улаан цайн дархан цаас газар байна гэж яхад чинь орон сууц бариа гэсэн зөвшөөрлөг өгсөн тэгэхээр би өнөөдөр одоо аж ахуйн нэгжийн хувьд иргэний хувьд надад орон сууц барих зөвшөөрлийг өгсөн юм чинь хуулийн дагуу олгочлаа шүү дээ. Тэгэхээр би тэнцээний барилгаа босгоцсон л байгаа хгүй тэр хүмүүс чинь тий. Тэгээд дээр нь ямар байдал үүссэн бэ гэхээр тэнд амьдарч одоо албан бус мэдээлэлээр бол 5000 гаруй иргэд тэнцээ орон сууц худалдаж аваад амьдарч байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр 5000 иргэдийн чинь байрыг өнөөдөр энэ засаг бүгдийг нураах уу? Энд чинь юу болох вэ? Бослого болох уу? Юу бол одоо үнэхээр тий байдал ийм байгаа байхгүй. Тэгэхээр бодиттой юмыг бид нар ярих хэрэгтэй байхгүй юу? Хэдийгээр зүв боловч тийм ээ өөрөө чи ярьж байгаа. Орос бол Путин бас нэг иймэрхүү зохицуулт хийсэн гинлээ. Би бас сонсч ирсэн. Яг дархан цаас газар нөгөө баячууд нь очиод байшингаа барьсан гэтэл үнэхээр өөрөө чи ярьж байгаа төр төмөр нүрэ гаргаад нураасан гинлээ тийм ээ. Уг нь бол хойчтой ирээдүйдээ тийм ээ. Үнэхээр хуулиа сахидаг байдаг орон болохын төлөө иймэрхүү зохицуултыг бол зорилготой хийх шаардлагатай л да. Гэхдээ өнөөдөр нөхцөл байдал бол хэтэрхий хоцорсон байхгүй юу? 5000-аад иргэд тэнцээ гаруй иргэд тэнцээ амьдарч чинь тийм ээ 1000 гаруй иргэд тойроод бас ингээд гэр хороол одоо юу гэдэг нь амны орон сууц дээр ингээд амьдарч чинь 6000 одоо худалчманд баг 100000 иргэд тэнцээ байж штэ. Гэтэл 100000 иргэдийн амьдарч байгаад хууль зөрчсөөгөө байсан одоо ямар хингэж үүсэх үү тийм ээ нэгэнт байшин барьсан байж нь би хамаг өмчөөрөө насан туршдаа цугларсан өмчөөрөө очиод би байшин худалдаад авчиж штэ. Гэтэл тэр байшин би өнөөдөр нураах юм. Тэгэхээр бид нар бодиттой тэрийг ярих хэрэгтэй байхгүй юу? Нөгөө талаас бид нар ийм имийг бол бид нар өгшөж болохгүй. Тийм учраас цаашдаа ийм асуудал гаргахгүй тулд бид нар юу гэж бодож байгаа гэхээр ямар ч ясн дархан цаас газраас нь гаргана гэдэг бол хэлийн зааг нь өөрчлөөд ийм балиар болцсон юм гаргана гэдэг нь буруу гэж байгаа. Манай яам бол энэ дээр хатуу зогсож байгаа. Ягд буруу вэ гэхээр өөрөө ч хэлсэн шиг хууль зөрчөөд ингэж явчихаараа
тэднэр хүмүүсийн эрх ашигт нь нийцүүлсэн зохицуулт хийгээл гаргачих юм боллоо. Ингээл болдгийм бай. Дараагийнх нь газар дээр дахиад байшин бариад ахаал нөгөө хамгаалалтаа газараас гаргахгүй тийм ээ. Цэцэгүүний орнолоос бусд дээр нь барьлаа. Байхгүй болчих шүү дээ. Тэгэхээр дархан цаад ер нь бус дамуудаа хасан масыг тэгж болохгүй. Тэгэх юм бол бид нар дархан цаас газар биш болчих байхгүй. Тэгэхээр байгаа байдлыг хөндрүүлэхгүйгээр яг энэ нөхцөл байдал дээр бид нар ямар шийдвэр гаргах вэ гэдэг дээр манай яам ажиллаж байгаа. Гол сая нөгөө иргэд ирж уулзсан чинь дөнгөж сая уулзсан чинь хамтарсан ажлын хэсэг гаргая гэсэн саналыг бид нар дэмжсэн. Тэгээ хамтарсан ажлын хэсгийн тушаал бол сайд өнөөдөр маргаашгүй гаргах гэж байгаа. Тэгээд дараа 7 хоногоос бид нар ажиллаа хийн. Иргэдтэйгээ нийлсэн мэргэжлийн хэлтийн ерхий газар цагдаа энэ төргээд нийлсэн бүх ажлын хэсэг гаргаад үнэхээр тэнцээ байж байгаа иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд бид нар одоо яг юу хийх шаардлагатай вэ те бид нар мэдээллийн сангаа үүсгэн яг үнэхээр тэнцээ уугуул суугуул гэж үзэгдэх иргэд нь хэн юм бэ те түнс өнөөдөр чи битэр за энэ чинь одоо газрын нөмжлөх асуудлыг ярих гэж байгаа юм шиг байна гэж очингуудаа хашаа бариад яндангуу гэртээ айлуу зөндөл байгаа хгүй бид нар зураг мөргийн бүгдийг баримтжуулсан байж байгаа. Тэгэхээр ийм хүмүүсийг бас өгшөж болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ юмуудыг аль болохоор яг зөв гарцтайгаар зөв шийдэхин төлөө бид нар яг иргэдтэйгээ хамтрал шийдье гэж бодож байгаа. За сүүлчийн асуулт. Зайсан толгойг ухаж тэгшлээд одоо нэлээд том барилга бариад ер нь ашиглалтанд өгсөн байна. Оюуны ундраа группийн нэр дээр явж байгаа энэ барилга мөн улсын хурлын гишүүн Бурмагийн дүү Бадрал гэж хүний нэр дээр явж байгаа тэр 30 газар хоёрын зориултыг та нэг хэлж өгөөч. Одоо энэ хүмүүс анх тэнд газар авахдаа одоо хэдэн жил ашиглана, ямар зориултаар ашиглана гэж хэлж байна. Одоо аль аль нь мэдээж хэрэг аял жуулчлалын зориултаар газар ашиглана гэж зөвшөөрөл авсан байгаа. Аль аль нь тийм. Тэгээд аль аль нь ирж танилцуулахдаа төсөл мөслөө янз бүрийн танилцуулахдаа бид нар аял жуулчлал хийн гэсэн байж байгаа. Орон сууц барина гэж хинж одоо манай яамд мэдэгдээгүй. Тийм учраас одоо тэр оюуны ундраа ингээд байгуулах үнэхээр өнөөдөр орон сууц бариад тийм ээ ашиглалтанд оруулж байгаа бол тэр нь бол зориулт өөрчилсөн гэдэг дээр бол мэдээж орно. Манай яам бол хохирлоо тооцоолно. Тэгээ шүүх цагдаагийн газар бусад хуулийнхаа дагуу тэр юу тэгэл нэгэнд барьсан юм чинь тэгэл өнгөрөх юм шиг байна. Одоо тэрийн тэгэл одоо шүүхийн цагдаагийн газраас л асуух хэрэгтэй байх та. Тэ? Бид нар бол зориулт өөрчилсөн газруудыг бүгдийг шилжүүлсэн шүү дээ. Нэр устаа нь одоо бүх юмтай. За ийм газрууд бүгдөө юугаа зориултаа өөрчилсөн байна тий гэд бид нар бол хийх ажлаа хийсэн шүү дээ тийм ээ Бадралын хувьд бол одоо жишээлбэл Бадрал гэж яриад байна тийм ээ оюуны ундраа юу илээ тэр компани богны ам дээр байж байгаа тэр цогцлбор болохоор аял жуулчлалын цогцлбор бид нар бол надад бүр өөрөө ирж танилцуулсан тийм ээ энэ бол олон улсын жишг төрөх аял жуулчлалын мундаг аял жуулчлалын цогцлбор бид нар хийх гэж байгаамаа гэж танилцуулсан байж байгаа өнөөдөр бол ашиглалтанд ороогүй байгаа хүмүүс болохоор нөгөө орон сууц гэж хэлэхэд хэцүү байгаа байхгүй яг ашиглалтанд ороогүй барилгын үйл ажиллагаа явагдаж байгаа учраас гэхдээ ямар ч гэсэн бид нар бол хил ам үүсээд хараас одоо ч орон сууцны үүсэх одоо ийм шинжтэй барилгууд баригдаж байгаа бол манай яам бол бас өөртөө зохицуулт хийх шаардлагатай тийм учраас өнөөдөр бид нар нөгөө Богдгоолын захиргаатаа хамтарч уулзъя гэдэг чинь тэр байна. За танд ярилцсан баярлалаа. За баярлалаа.